Өдрийн мэнд хүргэе. Сайдад нэг асуулт байна. За бид нэр илүү одоо баялагын шудраг хуваарлтын хүрээнд үндэсний баялагын сангийн тухай хуулиа баталсан. За тэр дундаас бас олон нийтийн хамгийн хүлээлттэй нэг сан бол хуримтлалын нэгдсэн сан байнамаа. За хуримтлалын нэгдсэн сан хуулигаа хүрээнд бол боловсрол, эрүүл мэнд, за орон сууц гэсэн гурван үндсэн чиглэлээр нэгсэндээ амьдралын чанар руу ордог яг гурван салбар руу хөрөнгө оруулалт хийнэ гэж туссан байна. За 24 онд бид нар аваад үзсэн бол хуримтлалын нэгдсэн санд нэг 495 тэрбум орчим төгрөг төсөөлөгдөөд за энэ маань одоо ипотек руу орсон гэж ойлгож байгаа. За ингэснээр ипотекийн одоо өөрийн санхүүжилтийн дүнтэй нийлүүлээд ойролцоогоор 24 онд 1.2 их 80 төгрөгийн ипотек бол гарсан. За энэ жилийн дүнг аваад үзсэн бол за Монгол банкны хамгийн сүүлд одоо хавс руу инхрийлэгчийн мэдээснэр бол хуримтлалын нэгдсэн сангаас одоогоор ямар ч нэмэлт хүйсээр орж ирээг байгаа. За тэгэхээр нөгөө одоо явж байгаа ипотекийн одоо дахин санхүүжилтээр бол нэг ойролцоогоор нэг 500 тэрбум төгрөгийн ипотек гарсан байна. За энэ нь бол цаашдаа одоо 2025 оныг дуусгахад бол за нэмэлт их хүйсээр нэг 200 орчим гараад за нэг оны төгсгөлөөр 700-аас нэг 800 тэрбум төгрөгийн ипотек гарах боломж байгаа юм байна. Тэгэхээр энэ жилийн одоо 25 оны төсөвдөр бол бид нэг 500 орчим тэрбум төгрөгийн хуримтлалын нэгдсэн сан дээр төсөөлсөн. Энэ мөнгө одоо яг хэд болж одоо төсөв дээр байгаа вэ? Төрийн сан дээр байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт бас хуримтлалын нэгдсэн сангаас энэ жилийн ипотек руу нэмэлт санхүүжилт хийх шийдвэр одоо гарсан уу? Та энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? За гуравдугаарт ер нь ипотекийн зээл олголтыг ингээд бүтцээр нь аваад үзэх юм бол за өнгөрөх оны ипотекийн нийт зээлийн бараг 70 орчим хувь нь ялангуяа Улаанбаатарт гарсан ипотекийн зээлийг аваад үзэх юм бол 70 орчим хувь нь зөвхөн хаул дүүрэг дээр оногч юм л да. Хаул дүүрэг яармглуу тэр нэгсэндээ илүү одоо амжиргаан сайтай, илүү өндөр өртөгтэй барилга руу илүү олгогдож байна гэсэн үг л да. Тэгэхээр энэ дотор зарим жишээнүүд нь бол 5 6 дахь байрандаа ипотек авч байгаа жишээнүүд ингээ явж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бид нэр ипотекээр хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж мөнгө гаргаж байгаа. Монгол банкаар дамжуулж бид нар чинь илүү хүртээмжтэй байх талаасаа гаргаж байгаа шүү дээ. Амьдралын чанарт илүү хөрөнгө оруулах талаар. Гэтэл энэ нь ингээд илүү одоо чадвартай хүмүүсийн 5 6 дахь байр болоод ирэх юм бол ипотекийн бодлого ч өөрөө буруу яваад байна л да. Тэгэхээр энэ дээр та бас одоо байр суурь илэрхийлээч. Ер нь энэ бодлого өөрөө зөв явахгүй бол буцаад яг тэр баялагын сангийн гол зарчим илүү одоо баялагын тэгш хуваарлтыг илүү шудраг хуваарлтыг гэж хэлмээр. Шудраг хуваарлтыг хийх механизм маань өөрөө бодит амьдрал дээр буруу яваад байна л гэдэг юм л да. Тэгэхээр энэ дээр таны байр суурийг сонссон. За сайдын микрофоныг нэ. За Батнаар эмнэлэг шин юм байгаа тий. Хоримтлалын сангийн их үүсвэр чинь нөгөө уул уурхайн компаниудын 34% ногдол ашигаас орж ирж байгаа шүү дээ тий. За тэгэхээр өнгөрсөн жил бол 496 тэрбум төгрөг бол энэ санд төвлөрсөн. За энэ сангийн төвлөрсөн энэ хөрөнгөөр бол бид нэр ипотекийн зээлийн их үүсвэрийг нэмсэн. За хуучин бол ипотекийн зээлийн их үүсвэр бол Монгол банкнаас жил бүхэн 500 орчим тэрбум төгрөг гаргадаг байсан бол одоо энэ бол 1-1.2 их 80 болж нэмэгдсэн. Жил бүхэн бол нэг 5-6 мянган өрх маань одоо энэ 6% зээлд хамрагдаж орон сууцтай байдаг болсон бол энэ тоо нэмэгдэж 11-аас 12 мянган өрх одоо хамрагддаг болсон. За гэхдээ одоо энэ жилээс бид нэр ерөнхийдөө энэ ипотекийн зээлийнхаа бодлогод одоо бид нэр өөрчлөлт хийхгүй бол хүн бүхэн 6% одоо ипотекийн зээл авах юм шиг нэг ийм буруу ойлголт нийгэмд маш их төрсэн байна. За тэр цэсмаа яг таны хэлж байгаатай холбоотой 2 дахь 3 дахь орон сууц авсан ипотекийн зээлээр 6 дахь орон сууцаа хүртэл авсан хүн байгаа шүү дээ. Тэгээ түрээслээд амьдарч байдаг тийм. Гэтэл яг нэг 6% зээл авах шаардлагатай байгаа хөдөө орнуудад амьдарч байгаа эсвэл гэр хорооллоос одоо орон сууц руу шилжиж байгаа энэ утааны асуудлууд, үжирлийн асуудлуудыг шийдэж байгаа яг энэ бодлоготойгоо уялдсан юм тогтолцоонууд бас хийж чадаагүй юм байна. Тийм учраас ерөнхий сайдаар ахлуулсан одоо үндэсний орон сууцны хороо байгуулагдаж ажиллаж байгаа. За энэ орон сууцны хүрээн дээр бид нэр дунд урт хугацаанд Монгол улсад энэ ипотекийн зээлийн тогтолцоо ер нь ямар хөө тогтолцоо байх вэ гэдэг дээр 3-4 бид нар шийдвүүдийг гаргасан. За ингээд удахгүй улсын хурал дээр бид нар ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай хуулийг өргөн барих чинь. Ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай хууль. За энэ хууль батлагдаж гарснаар ер нь иргэн хүн одоо зорилтод иргэдэд одоо яг ямар хөө хэмжээний энэ ипотекийн зээл гэж өөрөө хөнгөлөлтөө зээл шүү дээ. Төрийн хөнгөлөлтөө зээл тийм ээ. За тийм учраас энэ зээлэнд хэн хамрагдах уу, яаж хамрагдах уу, ямар нөхцөлтэй байх уу, их үүсвэрүүд нь яг ямар байх уу гэдэг бол одоо ойрын хугацаанд
энэ хуулиараа эрх зүйн зохицуулалтаар их ойлгомжтой болно гэж харж байгаа. За энэ жилийн хувьд одоо харамсалтай нь яг одоогийн байдлаар бол хуримтлалын сан дээр нэг ч одоо ногдол ашиг орж ирээгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол ногдол ашигуд бол жилийн эцсээр компаниуд ногдол ашиг зарладаг тийм ээ. Тийм учраас бол одоо 10-аас одоо одоо 10-аас одоо Эрдэнэс Монгол компани Эрдэнэттэй ирэхэд бол нэг 10-аас 12 сар руу одоо энэ жилийн одоо хуримтлалын санд хуримтлуулах одоо энэ ногдол ашгийг одоо хуваарлуулна гэсэн юм төлөвтэй байгаа. Тэгээ харамсалтай нь бол энэ нүүрсний борлуулалт маш муу байна. Тийм одоо энэ урьдчилсан байдлаар чи манай төсвүүдээр ирж байгаа одоо орлогын алдагдал бол бууралт бол бараг 2.4 их найд хүрч байгаа юм байна шүү дээ. Төсвийн орлогын бууралт 2.4 их найд. Энэтэй уялдуулж одоо энэ Эрдэнэс Монголын компаниудын төвлөрүүлэх ёстой энэ хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой мөнгөн дээр бол тодорхой одоо бидний төлөвлөснөд 500 тэрбумд хүрэхгүй байх гэсэн юм эрсдлүүд бас үүсэж байна. Тэгээ дан ганц энэ хуримтлалын сангийн их үүсвэрээр бид нараас ипотекийн зээлийн их үүсвэрийг шийдээд явж болохгүй. Дунд урт хугацаанд бид нараас энэ ипотекийн банк төрөлцсөн банкуудыг одоо гаргаж ирэх энэ хувилбаруудыг бас бид нар ингэж ажиллаж байна. Яг таны одоо хэлж байгаа Сингапурын загвар руу иргэн хүн өөрөө хуримтлалаа хийсэн тохиолдолд тэр хуримтлалыг дэмждэг майчин фонд эсхийн маягаар одоо ингэж Казахстан гэх зэрэг улсууд бол ингэж хийсэн юм байлээ. Тэгэд цаашдаа бид нар иргэдийн энэ хуримтлал дээр дэмжсэн энэ хуримтлалуудаа дэмжиж явуулахад их сайн жишээнүүд гарч байгаа. Одоо хуримтлалын сандаа нөгөө 1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг хүүхдийнхаа мөнгийг хуримтлуулсан одоо иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэдийн тоо. За тэгэхээр энэ хуримтлалуудыг бид нар дэмжиж ингээ хуримтлал хийсэн иргэдэд нь эргэж одоо энэ хамгийн тэргүүн ээлжинд энэ ипотекийн зээлийн тамрагдуулах бас энэ боломжуудыг бодлогын дэмжлэгийн арга хэмжээнүүдийг хийх нь бас юм зүйтэй юм байна. Дунд урт хугацаанд бол энэ бодлого нь илүү их үр дүнтэй юм байна гэж ингэж харж байгаа. За Бат найрамдал гишүүн тодруулж асууя. Тэгээ Бадам сүрэн гишүүний микрофоныг бас нэгээд өгөөрэй. За ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай хууль засгийн газраас өргөн барьж байгаа гэж. Өргөн баригдчихсан уу те? Одоо өргөн барих гэж байгаа. За энэ их зөв зүйлээ. Ер нь бид нар эрх зүйн зохицуулалт хийж ипотек буцаад яг зорилтод бүлэг рүүгээ очихгүй бол ер нь нийт олгогдсон ипотекийг бараг дүгнээд үзэх юм бол зорилтод бүлэг рүүгээ үнэхээр очиж чадсан уу гэвэл дийлэнх нь бол очиж чадаагүй л байх гэсэн дүгнэлт гарах байх гэдэгт бол итгэлтэй. Нэг банкнууд ипотек олохдоо мэдээж эрсдлээ хараад хамгийн чадвартай хамгийн эрсдэл багтаа одоо зээлдэгч рүүгээ олгохоор бидний нөгөө яг зориудсан гэр оролоос хорон цуц руу орж байгаа хүмүүс дандаа орхигдож эсвэл нэг жагсаалтанд орчоод хизээч нэг биелдэггүй олон жилийн жагсаалтанд маш олон иргэд явж ирсэн юм. За эндээс бол одоо манай сонгогдсон Сүхбаатар Чингэлтэй дүүргээс маш олон иргэд энэ талаар бол ингээд гомдол гаргаж хүсэлт гаргаж байгаа. Зарим иргэд маань хүртэл одоо баг намайг ипотект оруулаад өгөх юм. За нэмэлт 1 минут. Тэгэхээр зарим иргэд маань одоо намайг баг ипотект оруулаад өгөх юм шиг одоо над руу хүсэлтэд явуулаад тэнд дотроо өөрсдийнхөө мэдээллийг оруулаад ингэ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш их эрэлт байгаа юм. Тэгээ бас нэг зүйлийг бодож үзээсэй гэж бодож байгаа юм засгийн газар. Ковидын үед бол бид нэр түрээслэн өмчлөх хэлбэрээр 150 тэрбум төгрөгийг бол ковидын үед онцгой нөхцөлөөр ингээ гаргасан. За Монгол банкны хийж байгаа мэдээлэлээр бол энэ түрээслэн өмчлөх одоо тэр хэлбэрээр гаргасан 150 тэрбумын иргэн төлөлт бол маш сайн явж байгаа юм бил. Тэр өнөөдөр яг нийт иргэдийн яг ипотекийн авах гэж байгаа зорилттой иргэдийн хэдэн хувийн тэр 30% төлөөд авч чадна гэх юм бол эн чинь бас шал ундаад харагдаад байгаа юм л да. Тэр ер нь харин түрээслэж аваад чадвартай болохоор эсвэл тэр цаашдаа олон хэдэн жилийн дараа өмчлөөд явах хэлбэрийг маш олон иргэд хүсэж байна. Тэр энийг бас бид нэр засгийн газар ер нь бодлогын зүгээс ч гэсэн зайлшгүй тэр ипотекийн бодлого дээр бол авч үзэх хэрэгтэй байлээ гэж. Сайдын микрофон. За тантай санал нэг байна. Батнайрамдал гишүүн. Ер нь бол бид нэр ипотек тогтолцоог одоо эхлээд зөв хийж авах хэрэгтэй. За мэдээж энэ түрээслээд өмчлөх гэдэг энэ хувилбарууд бол бас барилга байгуулалтын яам дээр хийгдэж байгаа, хот дээр хийгдэж байгаа юм хувилбарууд цаашдаа амны орон сууцуд гэж гисэн дэмжих их одоо ийм бодлогод бас явна гэж бодож байгаа. Гэхдээ бид нар нэг зүйл дээр их сайн анхаармаар юм байна. Юу гэхээр бид нар ипотекийн зээлийн хүүг бууруулад байдаг 8-6 болгоцсон. Очр нэгсээд байдаг.
Гэтэл нөгөө талдаа нөгөө барилгын үн нэмэгдээд байгаа байхгүй. 1 метр квадрат нь одоо 3 сая төгрөгөөс орон сууц ипотекийн зээлийг 8% олгож явахад 3 сая байсан метр квадрат өнөөдөр 5-6 сая төгрөг болчихоор эргээд хичнээн бидний ипотекийн зээлийг хүүг бууруулаад байхад эргээд нөгөө иргэндээ очихгүй барилгын компаниудаа санхүүжүүлээд идэг нэг ийм л тогтолцоо болсон юм байна шүү дээ. Тийм учраас бид нар энийг тогтолцоогоор нь яг энэ барилгын эрэлт нийлүүлэлттэй уялдуулсан тэр метр квадратын орлогод нийцсэн орон сууцнуудын тэр үйлдвэртэл их сайн зохицуулж их хэрэгтэй юм байна л гэж ингэж харж байгаа.